Сайн байцгаана уу? За Монголизм тип таруу сувгтаа дахин тавтай мэрэлнэ. За өнөөдрийн хийх чөлөөт сэдв маань бол таны нууц хүч юу вэ гэсэн сэдвээр хийж байна. За тэгэхээр та бүхнийг ерөөхдөө 3 бүлэгт хувааж байгаа. За ингээ 3 бүлгийн маань за нэгдүгээрх нь бол зөвгий байгаа. За хоёрдугаар бүлгийн хүмүүс маань бол аалт байгаа. Гуравдугаар бүлгийн хүмүүс маань бол бөгж байгаа шүү. За ингээ та бүхэн минь бичлэгээ зогсоож байгаад одоо сонголтоо тайван бөгөөд оновчтой зөв хийхийг хүсэж байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлагатаа тавтай морилно уу. За та бүхэн маань зөвгийг сонгосон байгаа. За зөвгий гэдэг амтан бол нэг ёсны таны за дуртай амтан байж болно. Мөн зөвгөний зураг, дүрс эсвэл одоо амьд зөвгий таныг одоо байнга дагдаг. Энд тэнд та зөвгөний одоо дүрс зурслэлтэй байнга таардаг байж болно. За хэрвээ ингэдэг бол зөвгий бол таны бас сүнслэг амьтны нэг байх бүрэн боломжтой. За тэгэхээр таны одоо гол одоо авьяас чадвар нууц хүч бол за мэдээж манай нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань алсын хараа буюу third eye chakra маш сайн хөгжсөн хүмүүс байт юм байна. Тэгэхээр ерөөхдөө болохоор альва шийдвэр сонголтыг тулсан үед ч вэ ерөөхдөө одоо бүхэл үед шийдвэр сонголтыг маш юм оновчтой гаргаж чаддаг төрлийн хүмүүс байна. За тэгээд амьдрал дээр гарсан даваа нухчаа стрессүүдийг бол дор нь шийдээ явждаг, цуглуулж стресстдэггүй. За сэтгэл хөдлөлөө маш сайн хянаж чаддаг ийм төрлийн хүмүүс байгаад байна. За айдастай асуудлуудтай шууд нүр тулаад тавч туулах, ард нь гарах ийм төрлийн хүмүүс байна. Нэг ёсны маш юм хүчтэй, зоригтой, оюун бодол нь одоо ерөөхдөө бол маш сайн хөгжсөн, алсын хараа сайтай ийм хүмүүс харагдаж байна. За тэгэхээр мөн дээрэс нь за титэм хүрд бас гарч ирсэн. Тэгэхээр титэм хүрд нас хөгжсөн. Хүмүүс нь ер нь дээд хүрдүүд их хөгжсөн. Хүмүүс ихэнх нь байх шүү байна. За тэгэхээр ерөөхдөө бол маш их стар хүзэр гарч ирсэн. Тэгэхээр од энэ бол одоо итгэл найдварын хүзэр байдаг байгаа. Тэгэхээр ингээд альва зүйлд бол итгэлээ ерөөсөн алддаггүй. Одоо бүх зүйлийн ард нь гэрэл байгаа гэдэгт итгэдэг. Маш их юм гоё өөдрөг үзэлтэй хүмүүс байна. За мөн шууд утгаараа бол бусдад маш хурдан итгэдэг байж болно. Бусдын итгэлийг маш хурдан даадаг байж болно. За маш юм хариуцлагатай, бүтээлч, шинийг санаачлагч ийм хүмүүс байна. Тэгээ ерөөхдөө бол эерэг за тэгээ бусдыг ангаах, эдгэх юм чадвартай хүмүүс байна. Тэгэхээр нэг ёсны магадгүй та энэ чадваруудаа мэддэггүй бол аливаа зүйлд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань аливаа зүйлийг одоо шинжилэлт хийх одоо эсвэл одоо ангаах ажлуудыг хийх боломжтой болоод байна гэсэн. Тэгэхээр ангаах ажилд бол одоо шууд утгаараа одоо совилогч эмчнэр байж болно. За эсвэл сэтгэл зүйчд байж болно, spiritual coachуд байж болно. Гэх мэтчлэн. Мөн дээрэс нь за энэ 9-ийн сэлэн маань бас доош хараад буусан байгаа. Тэгэхээр бас адилхан хонглын үзүүрт ерөөхдөө гэрэл байгааг дандаа харж чаддаг. Ямар ч харанхуйд бүдчиж явсан эцсийн одоо цэг, эцсийн зогсоол, эцсийн зорилгынхаа төлөө одоо тэмцэж явдаг. Аливаа зүйлийн одоо заавал эцсийн үзэж хийсэн ажлаа дуусгадаг ийм төрлийн хүмүүс харагдаж байна. За өгч байгаа зөвлөгөөний хувьд бол за боломж үзэр гарч ирж байна. Тэгэхээр альва танд олдож байгаа боломж болгоныг алдахгүйгээр барьж авч бэ гэсэн хүзэр бууж байна. За тэгээд affirmation буюу батламж өгнө бол би боломж болгоныг одоо өөртөө сайнаар ашигладаг гэдэг батламж өгье та бүхэн маань. Ерөөхдөө амьдралынхаа гол батламж өгөх дотор бас нэмж оруулахыг хүсэж байна. За мөн дээрээс нь боломж болгоныг одоо алдалгүйгээр олж авч өөртөө эерэг байдлаар ашиглагатай нь одоо энэхүү мудраа буюу гарын байрлал танд тус болно гэдгийг хэлмээр байна.
За шаманик хилингээс өгж байгаа зөвлөгөө бол struggle буюу одоо тэмц гэсэн хөзөр гарч ирж байна. Тэгэхээр нэг ясны энэ хөзөр дээр бас од байгаа. Энэ дээр star хөзөр буюу од гарсан. Тэгэхээр та бүхэн маань ерөөхдөө одтой их холбоотой од гаргисыг ерөөхдөө сонирхдаг хүмүүс ээж болно. За эсвэл star seed-үүд байж болно. За гол хамааралтай хүмүүс маань бол ихрийн орд, хумах, жинлүүрийн ордонд их хамааралтай юм байна. За тэгээд өгж байгаа зөвлөгөөний хувьд бол та бүхэн маань одоо сая хэлсэн мэргэжлүүдийг бас сонгож ажиллах боломжтой. Мөн дээрээс нь шинжлэлийг одоо хувьсгалыг авчрах эсвэл аливаа зүйлийн одоо тэмцэгч байх ийм хүмүүс байна. Тэгээд өөрийнхөө одоо эцсийн зогсоол буюу тэр харж байгаа тэр гоё оргил, тэр гоё одоо гэрэл рүү одоо дээшээ тэмцээд байгаарэ, яваад байгаарэ гэдгийг боломж олгоныг өөртөө эргээр одоо ашиглаж одоо тэмцэхийг л та бүхэнд зөвлөж байна. За ингээд уншлах нь таалагдсан бол нэг ч гэсэн бас өөрийнхөө тухай дотоод аяллаа хийж байгаа, өөртөө төвлөрч өөрлөгөө өнгөж байгаа хүмүүст бас тус болж байгаа лөө гэж найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. За ингээд 2 дугаар группийн маань уншлахтаа тавтай морилно. За та бүхний маань хувьд бол хамааралтай хүмүүс нь ихэнх нь хумхын орд, охины ордууд түлхүү хамааралтай байна. За тэгээд Аалзыг та бүхэн сонгосон байгаа. Тэгэхээр Аалз бол одоо өөрийнхөө одоо шүлсээр одоо тор нэхээд үүрээ засдаг те эсвэл одоо идэх хоол хүнсээ одоо юу яадаг тороороо одоо уургалж барьж авдаг тий иймэрхүү амтан байгаа. Тэгэхээр нэг ясны маш их юм стратегч хүмүүс менежмент сайтай, зохион байгуулалт сайтай бодож төлөвлөж аливаа зүйлийг хийдэг хүмүүс энэ бүлэгт хамаарч байна. Нэгдүгээр хоёрдугаар болохоор маш их юм адал явдал дуртай, эрх чөлөөг эрхмэлдэг, аялах дуртай, аялагч хүмүүс байж болно. Ийм идеалист хүмүүс байгаад байна. Тэгээ шинэ эхлэл болгонд дуртай, шинэ эхлэлийг хүртэл эхлэл болгоныг хийдэг ийм хүмүүс байна. За мэдээж дараагийн үзэр дээр бол Queen of Swords гарч ирсэн. Тэгэхээр бас одоо алсын хараа их сайтай, маш их юм хүчтэй. За бодит байдал дээр тулгуурлаж альва одоо шийдвэрүүдийг гаргадаг. Бодит одоо байдал дээр илүү одоо нэг ханддаг гэх юм уу. Тэгээ маш үнэнч шударга ийм хүмүүс байна. За мэдээж бас ийм одоо юу гэдэг фаны гэхэр чинь хөгжилтэй, найрсаг, нийтч хүмүүс байгаад байна. Илүү одоо реалист хүмүүс хамаарч байна. За мөн дээрээс нь танд байгаа одоо хүч болон авьяас бас нэг авьяас бол та одоо элбэг дэлбэг байдлыг бас одоо эрхмэлдэг. За өөрөө элбэг дэлбэг байдлыг бол энэ тентан та бүтээж явдаг. За мөн дээрээс нь маш их юм тухтай зүйл дуртай. За газардуулга маш сайтай, эмэгтэйлэг, эм энерги сайтай хүмүүс байна. За мэдээж бизнес эрхэлдэг, эрх чөлөөнд дуртай юм чинь ерөөхдөө бол одоо энэ тэнд ажилчин хийхээс одоо ажилтан болон одоо юу гэдэг байгууллагт ажиллахаас илүү одоо хуваараа юм хийх, хуваараа эрхлэх бизнесмэнүүд бизнес одоо хийдэг хүмүүс байх магадлал өндөртэй. За тэгээ үүнээсээ үүдээд бас та бүхэн маань өөрсдийнхөө нөхцөл байдал тохируулж уншлагыг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Би бол ерөнхий уншиж байгаа учраас маш оновчтой зөвхөн танд зориулж хэлж чадахгүй учраас энэ хэлж байгаа үгс болгоноос одоо нэгэн мессежийг, нэгэн мэдээг та бүхэн маань бас өөрсдөө олж авч байгаарай гэж хүсье. За тэгэхээр нэг ясны одоо магадгүй та ямар нэгэн албан байгууллагт ажиллаад танд одоо та бол эрх чөлөөнд дуртай, ийм аялах дуртай, ийм адал явдал дуртай хүн байхад нэг байгууллагт ажиллаад магадгүй та сэтгэл ханамжгүй ч юм уу байдаг бол та одоо бизнес хийх одоо бүрэн боломж чадвартай хүн байж
болох байхгүй юу? Гэх мэтлээ ингэж хооронд нь одоо нөхцөл байдалтай тулгуурлаж ингэж ойлгож аваарэ. За тэгээд өгж байгаа зөвлөгөөний хувьд бол лемон гарч ирж байна. Тэгэхээр ойрдоо та бүхэн маань одоо лемон хэрэглэх те эсвэл одоо лемонтэй цай ундаа уух, за хоол хүнсэндээ лемон ашиглахыг бас одоо зөвлөж байна. За энэхүү мудраа буюу гарын барилыг бол та бүхэн авах хэрэгтэй байна. Тэгээ та бүхэнд хувьсэл хэрэгтэй байна. За энэ дээр шаманик хилэнг дээр өгж байгаа зөвлөгөө бол бас леринго буюу одоо тавьж явал гэсэн зөвлөгөө болж байна. Тэгэхээр та бүхэнд одоо нэг өөрийнхөө хэрэггүй одоо буруу итгэл үнэмшил юм уу? Эсвэл одоо танд байгаа нэг ямар нэгэн муу зуршил ч юм уу юу ч ээж болно. Эсвэл ямар нэгэн муу дурсамжууд, трама ээж болно. Энэ бүхнийг зүгээр л одоо тавьж явуулаа. Тэгээд танд ийм хувьсэл хэрэгтэй байна. Энэ хувьсэл ирснээр танд байгаа энэ шин чанаруудаараа та одоо зөв зам руугаа орох тийм өөрийнхөө одоо сүнсний зорилгоо биелүүлэх ийм боломж бол танд байгаад байна шүү гэдгийг бас илтгэж өгч байгаа юм болов уу гэж би уншиж байна. За леринговд энэ шаманик хилэнгийн юм дээр картн дээр бол нар байна. За энд бас нар байна. Тэгэхээр нар орттой хүмүүс бас хамааралтайгаас гадна та бүхэн нарны эрчим, нартайгаа ойрхон байхыг бас зөвлөж байна гэж би бас уншиж тайлж байна. Тэгээ та бүхний маань батламж үг буюу affirmation нь бол за өөрийнхөө давуу чанаруудаа одоо өөрийнхөө нөхцөл байдалд тохируулж ашиглаж чаддаг гэсэн батламж үгийг өөрийнхөө амьдралын нэгэн батламж үг дотор оруулаад өдөр бүр өөртөө хэлж байгаарай. За аалз бол таны шинж чанар, амьдралд хандах хандлагыг илэрхийлэхээс гадна за энд та аалзтай их таарах эсвэл одоо аалз гэдэг амьтанд дуртай байж болно, сонирхдаг байж болно, эсвэл аалзны дүрс зураг болон одоо аалз амьт өөрөө тантай их олон таардаг тий таныг дагаж байгаа мэдрэмж өгдөг бол аалз бол таны сүнслэг амьтан байж болох юм шүү гэдгийг сануулж байна. Ингээд одоо өөрийнхөө доторлоо өнгөсөн, өөрийгөө хайсан, би хинбэ, би яах гэж ирсэн бэ гэж бодож байгаа. Өөрийгөө олох гэж байгаа хүмүүст бас жижигэн ч гэсэн мессеж өгч чадсан байх гэж найдаж байна. Тэгээ та бүхэндээ сонссонд баярлалаа. Тэгээ ингээд 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морилно. За та бүхэн дээр маань та бүхэн маань болохоор бүгжийг сонгосон байх учиртай. Тэгэхээр бүгж бол ерөөхдөө бол мэдээж хайр дурлалыг, харилцаа холбоог хоёр одоо хүний нэгдэл за энэ найз нөхөр байж болно, эхнэр нөхөр байж болно тийм ийм зүйлийг биелэгддэг. За тэгэхээр та бүхний маань авьяас чадвар тийм нууц хүч давуу талууд юу юм бэ гэхээр за та бүхэн маань нэгдүгээрт маш их тайван амгалан байх дуртай, чимээгүй орчинд дуртай, амралтанд дуртай, өөрийгөө амраах дуртай, бусдыг амгалан байлгах дуртай, ийм тайван чимээгүй анир орчинд маш их дуртай. За магадгүй бясалгалагчид бас байж болно, бясалгал хийдэг хүмүүс байж болж байна. За хоёрдугаар үзэр бол баланс үзэр гарч ирсэн. Тэгэхээр нөгөө two of pentacle гарч ирсэн. Тэгэхээр амьдрал ах уу та. За жишээ нь мөнгө төгрөгөнд дэвж болно. Ер нь бол амьдралынхаа бүх талбаруудад маш их баланстай ханддаг. Балансыг барьж чаддаг, тэнцвэртэй байдаг гэсэн үг. Ажил амьдралаа тэнцвэртэй байлгаж чаддаг. Амьдралынхаа бүхэл талбаруудыг тэнцвэртэй авч явахад одоо түлхүү анхаардаг. Тэр чадвар нь ч илүү хөгжиж гисэн тий. Ийм хүмүүс харагдаж байна. За ашиг орлого ашигсан тэнцвүүлдэг тий. Ийм хүмүүс харагдаж байна. За тэгээд marriage үзэн гарч ирсэн. Тэгэхээр яг бүгжийг сонгосон хүн дээр marriage гарч ирнэ гэдэг чинь бүр яад чи ингээд удахгүй та бүхэн маань сүйтэй авч байгаа, гэрлэгч байгаа хүмүүс гэж болно. Эсвэл дөнгөө саяхан гэрэлсэн тий хүмүүс байж болно. Байж болно. Маш их хүчтэй энэ хоёр хүзэр бүр яг ингэж холбогдож гарч ирж байгаа гэдэг чинь бас маш их гоё надад санагдчихэв. За тэгэхээр гэр бүлсэг хүмүүс гэж болно.
За та бүхэн маань болохоор та бүхний хамгийн том аз жаргал чинь гэр бүл, хамгийн үнэтэй зүйл чинь гэр бүл, таны амьдралын үнэт зүйл өөрөө гэр бүл гэж болно. За тэгээ маш их гэр бүлсэг, гэр амьтай гэр бүлийн юм удаан хугацаанд одоо бат бөх авч явах тийм одоо хүсэл эрмэлзэлтэй тэгээд одоо гэр бүлээ хамгаалдаг ийм хүмүүс байж болно. Тэгээ харилцаа холбоо ихсэтэй тий бусдтай юм нээлттэй харилцдаг одоо харилцааны чадвар их суусан ийм хүмүүс харагдаж байна. За хоолой хүрд бас гарч ирсэн учраас ер нь өөрийгөө илэрхийлэх, бусдад одоо өөрийгөө илэрхийлэхээс гадна ихтгэл тавьдаг тий ярьдаг коуч тий тасгалжуулагч ийм одоо хоолой гэхээр дуулдаг гэж болно тий ийм ажлууд хийх чадвартай болон авьяастай хүмүүс бас байна. За загасны орд материалд жинлүүрийн ордууд түлхүү бас хамааралтай байна. За өгж байгаа зөвлөгөөний хувьд бол trust буюу одоо итгэлийн үзэр гарч ирж байна. Тэгэхээр өөрөө өөртөө итгэе гэсэн зөвлөгөө байна. Магадгүй та маш олон зүйл бодож явдаг, өөрийгөө дутуу үнэлдэг бол танд бол хангалттай өөрийгөө үнэлэх тийм бүх нөөц боломж баялаг нь байна. Тэгэхээр гоё итгэлээ гоё нэгэдэг, өөртөө гоё итэг, өрөөлд бас гоё итгэе гэсэн зөвлөгөө боож байна. Тэгээд таны батламж үг буюу affirmation бол та амьдралынхаа нэгэн affirmation батламж үгийнхаа цэсэнд нэг үгийг оруулах хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр миний одоо хүч чадал бол намайг өөрийг минь хамгаалах болон одоо дэмжихэд тусалдаг гэсэн батламж үгийг та өөртөө байнга хэлж байгаарай. За тэгээ divine timing гарсан байгаа. Тэгэхээр бурханлаг оршихуй, анир оршихуй, бурханлаг цагийг өөртөө гаргаарай. За магадгүй та бүх зүйлийг баланстай, тэнцвэртэй авч явдаг байх. Харин тэр одоо цагийн менежменттэй бурханлаг цагийг бол гаргаж өгөөрэй. Бурханлаг цагаа бас бүү мартаарай гэдэг мессеж өгч байгаа юм болов уу гэдгийг би бас харж байна. За тэгээд энд улаан өнгө, за энд улаан хүрт гарсан байгаа. Энд ч улаан өнгө явж байна. За энд ч тод улаан. За ер нь улаан өнгө надад илүү тусаад байна. Тэгэхээр та бүхний маань үндэс хүрд маш сайн хөгжсөн. За маш их юм буйртай, суйртай ийм хүмүүс бас ихэнх нь байна гэдг нь харагдаж байна. За ингээд өөрийгөө хайж байгаа, өөрлөгөө өнгөж байгаа, өөрийгөө судалж байгаа, өөрийгөө олох гэж байгаа хүмүүст жижигэн ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна. Тэгээд үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.